Тээврийн хэрэгсэл тусгай дууд болон гэрэл дахиад тавьж хэрэглэх хууль зүйн дотоод хэргийн сайдын журам 2017 оны 12 дугаар сард шинжилэн батлагдсан байгаа. За энэ журамд орсон гол өөрчлөлт нь болохоор зөвшөөрөгдсөн байгууллагуудын тээврийн хэрэгслийн шуурхай ажлын буюу хяналт шалгалтын тээврийн хэрэгслүүдэд олгогддог байсан бол энэ зөвшөөрсөн байгууллагуудын тусгай зориултын буюу тусгайлан тонголсон тээврийн хэрэгслүүдэд зөвшөөрөл олгохоор шинжлэгдэн ингэж батлагдсан байгаа. Цагдаагийн ерхий газрын бүртгэл хяналтын төвөөс зөвшөөрлөө авсан тээврийн хэрэгслүүд нь Монгол Улсын стандартад нийцсэн гэрэл тохио тавьж хэрэглэнэ. За цагдаагийн ерхий газрын бүртгэл хяналтын төвийн мэдээллийн нэгдсэн санд одоогоор 2117 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. За үүнээс хүчинтэй 878, хүчингүй 1239 тээврийн хэрэгслийн мэдээлэл шивгдсэн байгаа. За үүнийг гэрэл тохионхын өнгөөр нь задлаад үзвэл Хөх улаан өнгийн гэрэл тохио тавьж хэрэглэх 90, улаан өнгийн 209, хөх öngийнх 49, ногоон öngийнх 111, шар öngийнх 419 тээврийн хэрэгслийн мэдээлэл шивгдсэн ингээд байна. За одоогоор манай мэдээллийн санд хөх улаан өнгийн 90, хөх өнгийн 49, улаан өнгийн 209, ногоон өнгийн 111, шар 419 тээврийн хэрэгслийн мэдээлэл бүртгэлтэй байна.